Лувсан гуайн туулж өнгөрүүлсэн амьдралын ихэнх түүхийг бичлсэн хүн яахын аргагүй түүний хань царин долгор. 20 гаруйхан настай залуус хорвоод ханилын суугаад 6 хүүхдийн эцэг их болж өнөр өтгөн гэрвэл болно гэж тэрхэн үедээ яахан санах вүлээ. Саарл цув задгай нүмерсэн нүдэнд дулаахан тэр охиныг өдөр ирэх тусмал хармаар санагдаж сургуулийнхан дотуур байрлуу байн харц чулуудах тэр залуугийн амьдрал өнөөдөр түүнгүйгээр төсөөлхийн аргагүй болжээ. Лувсан гих гэдэг айлын амьдралын түүх ихэлсэн тэр цаг үе өдөөж тэдний сэтгэл зүрхийг догдлуулсан хэвээр. Бидний чи байранд ус одоогийн хөгжим бүжгийн театрын зөв театр энэ чи энэ чинь баруун талд их сургуулийн оюутны байр нэг давхар тэн цагаан байшингуудаа хашаа байсан. Тэр хашаанд нөгөө байранд байхгүй бид нар. Тэгж яхад нөгөө хүүхдүүдийн хоолнд орно. Хоолны тогооч 2 орос эмэгтэй байдаг. Завтрак обед дүүжин гэсэн толонтой тэргээр хоолоо идэг. Тэгээ хоолнд орохоор явж яхад саарл цагаан бор саарл байлмэгтэй нэг эмэгтэй өргөлж явж байдаг. Ангийнхаа хүүхдүүдтэй эмэгтэй хүүхдүүдтэй яриад хөөрөөл ингэж хийж байдаг. Тэгэхдээ одоо надад миний сэтгэл боод их хайтан харагдаж тэгээ танилцсан юм да. За хэмэхэ байдгүй маа. Тэгээд чинь юу ч би ангид ганцхан эмэгтэй байхгүй юу. Тэгээд би чинь ангийнхаа эрэгтэй хүүхдүүдийг л дагаад явна шүү дээ. Тэгээд манай ангийн содном гэдний хүүхэд энэнтэй яг зэрэгцээ орон дор байсан байлээ эрэгтэйчүүдийн байранд. Тэгэл содном дандаа намайг ирж аваад бид нэр хоолндоо орно, хичээлдээ явна, оройн давталганд явна. Тэгэл содном намайг ирж аваад байсан. Тэгсэн чинь бас учиртай байсан байлээ. Цаана нэний л аваад ир гэдэг байсан байлээ. Тэгэл содном яг намайг дагуулаад гардаг, манер ухтаал нийлждэг. Тэгэл ингээд хамт яваад хоолнд хамт ороод яваад содмын найз гэсээр яваад танилцчихгүй юу. Эдний ах ирж манай ахаас виргуугаад л тэгсэн чинь манай ах хөөе цэрэн долгорыг гуйж нэг машинтай хүн ирээл яваад гсэн юм идэх гэсэн чи чамайг виргууж ирж гэн гэл. Юу гэсэн чи тэр лувсангийн чинь л ах юм баха. Тэгээд анх нийлүүлэл ахын байраа өгөөд бит хоёрыг гэрлүүлэл ор дээр авч өгөөд хүнжил ууц хийж өгөл бит хоёрыг ахын баашинд гэрлүүлсэн. Тэгэл жирэмсэн болол анхны хөвөрл Батар 52 онд төрсэн байхгүй юу. Түүхэнд нэрээр бичүүлж төмөнд алдран дуурсгана гэдэг хөрст дэлхийд хүн болж төрсний нэгэн гавьяа билээ. Лувсан гуай мал эмнэлэг зүйн салбарт өөрийн оруулсан хувь нэмэр их. Түүний нээсэн олон арган нээлтүүд одоо ч амьдрал дээр хэрэгжиж байна. Лувсан өөрөө эзэмшсэн мэрэгжилдээ дур сонирхолтой дээр урд өмнө нь олж нээгдээгүй байсан хэд хэдэн шинэ нээлт хийсний заримаас нь дурдах. 1970 онд адууны сахуу өвчнийг эсэргүүцэх антивирусыг гаргаж авсан байна. 1981 онд богомолын колибактериоз, иж балнаад өвчнөөс сэргийлэх хос цэнэгт вакцин бэлтгэжээ. Хос цэнэгт вакцин гэдэг нь 2 болон түүнээс дээш өвчнөд зэрэг эсэргүүцэх чадвартай байдаг байна. Энэ мэтчлэн түүний нээсэн шинэ бүтээлүүдийг тоочоод нэрлээд ашиг тусыг яриад байвал нэлээд хугацаа шаардах болно. 1954 онд улсын их сургуулийн Малимлын ангийг төгссөн. Ингээд төгсөө хотын хөдөөжийн техникумд 15 жил ажиллаа. Тэнд байж явахдаа сурагчдыг одоо сайн мэргэжилтэй болсон учраас болохын тулд конспект чанартай сайн хийжсэн гэж боддгийн би өөрөө. Яагаад гэвэл тэр сургуулийг төгсөөд хөдөөжийн дээд сургуульд орсон хүүхдүүд улсын шалгалт, ангийн шалгалтыг таны өгсөн хичээлээр яг ярихтал онцтон авчаалаа. Гөрөн сайхан заад өгөөж хэлжсэн. Тэгээд тэр сургуультай нохооны аргаас, өхрийн аргаас, шууны аргаас тийм үзүүлэн бэлтгэж өгөөж, гар үзүүлэн ер нь маш олон хийсэнтэй 50-60 шиг хийсэн. Дараа нь 1965 онд Сонгон дахь биокомбинатод ирсэн. Биокомбинатод ирээд вакцин цехийг удирдах ажилласан. Биокомбинат бол юу гэхээр вирус орхоо, бактери орхоо хоёроор мандан халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх
бие бэлтгэлүүдийг бэлтгэдэг. Бактери, микроб нь дотор агаартан биш орчинд амьдардаг бактериудаар хийдэг байхгүй юу? Энээс агаартан омгуудыг хариуцсан цехийг удирдах ажиллаж байсан. Ингээ миний хийжсэн ажил бол юу гэхээс бид нар юу 70-80-аад оны үед бол шинэтгэл оновчтой санал гэдэг маш их хэмжээгээр гарчлалд манай үйлдвэр бол нэгдүгээрд. Тэгээд агаартан омгуудаар энэ богмалын төлийг ийжвэлнаад колибактериас өвчин сурчсан сэргийлэх вакциныг хийдэг. За миний хийсэн зүйл бол юу гэхээс богмалын тугал богмалын төлийг ийжвэлнаад ер нь салмонеллез өвчин сурчсан сэргийлэх дамба хосын вакцин хэд ихснээр гаргаж хийсэн. Түүнээс гадна унганы сахуу гэдэг өвчин байдаг. Унга нэг боочхад амсгаан тагцаад хоод эрүүн дорн том хавдар үсээр хагараад их өвчлөдөг. Тэр өвчний сурчлан сэргийлэх ийм бэлтгэл бэлтгэхийн тулд би аранга, өр ханга, булган, дорнот, дундгов аймагуудаа, төв аймагуудаар явж тэрний үүсгэгч бактерийг эмгэгт материалаас нь гарган авч урьдчилан сэргийлэх тарилга ийм бэлтгэл хийж бэлтгэж өгсөн.